Сайн байцгаана уу үзэгчдээ. Дэлхийн дахинд тайм хөтөлбөр энэ удаагийн дугаартаа Сингапурт энэ сарын 11-ээс 15-ны өдрүүдэд болсон ASEAN-ы дээд хэмжээний уулзалт. За үүний хүрээнд болсон бас олон удаагийн мөн зүүн хойд Азийн зэрэг олон дээд хэмжээний уулзалттай холбоотой мэдээлэл. За мөн түүнчлэн өнөөдөр Папуа Шинэ Гинейд эхэлж байгаа APEC-ийн дээд хэмжээний уулзалттай холбоотой сэдвийг онцолж байна. За энэ сэдвээр ярилцахаар бид Шинжлэх ухааны академийн олон улсын харилцааны хүрээлэнгийн доктор профессор Баатрыг ураад байна. Танд энэ өдрийн минь төргий. Баярлалаа. За тэгэхээр ярилцлага ASEAN-ы дээд хэмжээний уулзалтаас гарсан хамтарсан тунхаглал ер нь ямар тунхаглал гарчив? Тунхаглалын заасан гол зүйлүүд нь юу байв гэдгээс эхлэе гэж бодож байна. За баярлалаа. Энэ асуудал бол ер нь Европын гүрнүүд, их гүрнүүд ягаад ASEAN руу ханд руу гэдгээс нь бас яахан дурдхан зүйтэй болов гэж бодож байна. Энэ ASEAN бол олон жилийн турш тогтвортой эдийн засгийн хамтын ажиллагааны талаар бүх талаар тохиролцсон их амжилт болж байгаа ийм байгууллага. Тийм учраас энэ ASEAN маань өргөцсөөр одоо яаж ийнө гэхтэй зэрэг ASEAN Хятад, ASEAN Америк, ASEAN Солонгос гээд ASEAN Орос гээд ингээд хамтын ажиллагааны гэрээ хэлцээрүүд амжилттай хэрэгжиж байгаа. Энэ ASEAN дээр анхандаа бол энэ ASEAN-ы амжилт нь ер нь цаашдаа эрдэнэтэй гэдэг дээр үндэслээд Япон, Хятад, Солонгос, Амьд Солонгос энэ гурваас ASEAN-ийн мөн 3 гэж явж байна. Азимдаа энэ өргөсөөр одоо ASEAN-ы түнш орнууд гэдгээр болоод Шинэ Зеланд, Австрали, Энтэг 3 нэмэгдээд ингээд 16 улс APEC-ийн одоо түнш орнууд Зүүн Азийн хамтын ажиллагааны чуулгуулалт гэдэг ингээд өргөжиж зээл тутам өргөсөд энэ үйл ажиллагааны цар хүрээ одоо APEC-тэй ойролцоо болох тийм төвшөнд хүрч байна л да. APEC бол 28 гишүүнтэй. Энэ бол 16 гишүүнтэй. Гэхдээ далаац явуулж байгаа үйл ажиллагааныхаа хувьд бол их ирээдүйтэй гэж үзээд одоо энэ рүү нэлээд их хүчтэй их гүрнүүд гол тоглогчид энд байр сууриа өрсөлдөөнийхөө өрсөлдөөнөө нэмэгдүүлэх чиг хандлагатай байна л да. Аль болох. Энд одоо бас юу нөлөөлж яах вэ гэхтэй зэрэг энд асар их нөлөөлж байгаа юм бол энэ Америкийн ерөнхийлөгч Трампын худалдааны террор бодлого гэж одоо нэрлэгдээд байгаа. Энэ террор бодлого нэлээд их хүчтэй нөлөө үзүүлж байна л да. Тэнд тэгм учраас Америкч гэсэн одоо ASEAN-д байр сууриа алдахгүй энд нөлөөгөө бэхжүүлэх, зүүн өмнөд Азид нөлөөгөө бэхжүүлэх, дахин тэнцвэржүүлэх бодлого нэг хэсэгтээ яаж яснаа энд одоо дахиж ер нь одоо энэ талаар идэвхтэй оролцох гэсэн байр суурьтай байж байгаа. Ингээд саяхан таны саяны асуусан одоо ASEAN-ы дээд хэмжээний чуулгуулалт боллоо л да. ASEAN өдөртөгчдийн. Энд хэлэлцсэн асуудал бол Өс нутгийн аюулгүй байдал, шинээр үүсэж байгаа аюулгүй байдал, үүсэж байгаа тоон технологи, шинжлэх ухааны техникийн олд амжилтуудыг хэрхэн яаж тоон технологи гэдэг чинь үнэхээр одоо шинээр бүр одоо урд өмнө байгаагүй цар хурдтай яаж вэ тоон технологи. Энд худалдаа хамтын ажиллагаа яаж явах вэ? Хүмүүсийн одоо энэ бүс нутгийн орнууд яаж одоо аюулгүй байдлаа хэрхэн хамтарч хамгаалах вэ? Хамтарч хэрхэн хөгжүүлэх вэ? Хүртээмжтэй эдийн засгийг хэрхэн бий болгох вэ? Нийгмийн амьдралд одоо нийгмийн амьдралд хүмүүсийн аж амьдралыг хэрхэн дээшлүүлэх вэ? Гэх мэт олон байгаль орчны асуудал гээд цогц асуудлыг хэлэлцсэн. Энд хамгийн гол нь эднэрийн хэлэлцсэн асуудал дотор онцолж одоо энэ тунгалтай орсон асуудлаас сохиж тэмдэглэхэд бол Азийн одоо энэ юу гэдэг ASEAN-ы хүрээнд одоо бүс нутгийн эдийн засгийн цогц түншлэлийн хэлэлцээр гэдгийг байгуулах зорилт тавьсан. Ер нь бараг бүгдээрээ л энэ удаагийн энэ хуралдаанаар энийг байгуулчих байх гэсэн тийм хүсэл эрмэлзэлтэй байсан. Гэтэл одоо судлаад явцсандаа энтгээс нэлээд хамаарч байгаа юм л да. Энтэг Хятад хоёр худалдааны хувьд бол нэлээд маргаантай асуудлууд байдаг. За энэ хэрвээ эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулвал чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулчих юм бол Хятадын бараа бүтээгдэхүүн энтгэгд урсгалаараа орно гэсэн ийм болгоомжил нэгдүгээр. Хоёрдугаарт улс төрийн шалтгаан байна. Ирэх жил энтгэгд сонгуул болно. Тэгэхээр энээс хамаарч ямар өөрчлөлт үр дүн гарах уу гэдэг нь бас асуудал. Тийм учраас зөвшөлтсөлд хүрээд 2019 он гэхэд энэ хэлэлцээрийг эцэслэе. Наан судалгаа шинжилгээний ажлаа нэлээд одоо ултаа хий.
энэ үндслээ харилцан татвараас яаж чөлөөлөх вэ, ямар арга замууд байна гэдгийг наривчлан тогтоосны үндсэн дээр 2019 онд энэ асуудлыг дуусгая гэсэн ийм чиг хандлагатай хурал тунхаглал тулсан. Гарлаа тийм ээ. За энэ этхэг бол яг уу хятад бол маш том зах зээл. За чөлөөт худалдааны энэ бүс нутгийн түншлэлийг байгуулчихаар хятадын том зах зээлээс маш их хэмжээний бараа бүтээгдэхүүн татваргүй энэ этхэгийн зах зээлд орж ирэхээр эргээд энэ этхэг маань үйлдвэрлэлийн хувьд ажиллах хүчний хувьд алдагдaltaй болох нэ. Ажиллах байраа алдах ийм нөхцөл байдал бүрдгэн гэдэг үгнээс нэлээд болгоомжилж байна. Бусад улс орнуудын хувьд бол жоохон эерэг талаас нь дэмжсэн хандлагатай байна л да. Та тухайлж ярил. Тухайлж ярих юм бол энэ таны хэлдэг сая зөвлөдөө. Ер нь одоо энэ Өмнөд Солонгос, Япон, Хятад энэ чигт худалдааны сар хэмжээг өргөдөх, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх энэ тал дээр бол нэлээд энэ эерэг чиг хандлагатай энэ их дэмжлэг хүлээж байгаа. Тэгэхээр энэ улсуудыг ASEAN-ыг ярих юм бол ASEAN-ы гишүүн улсууд чинь дотроо бүгд хоёр талын чөлөөт худалдааны хэлцээртэй. Тэгээд ASEAN-ы гишүүн гэхээр чинь нийтдээ давхар хөнгөлт чөлөөлттэй гайл худалдааны дотроос хөнгөлт чөлөөлттэй зэдэг ийм онцлогтой. Тэгэхээр ASEAN-ы нэг гишүүн орондоо хэлцээр чөлөөт худалдааны хэлцээр байгуулсан тохиолдолд ASEAN-ы 10 оронд тэр нь давхар хүчин төгөлдөр явчихдаг ийм онцлогтой. Тэгэхээр энэ худалдааны хөнгөлт эзлэх, худалдааныхаа цар хүрээг дэлэх эцсийн бэлэгдлийн хөгжлийн үндсэн тулгуур нь худалдаа гэж байгаа учраас энэ улсууд бол аль болох хурдан энэ чөлөөт худалдааны хэлцээр байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Нэг талаасаа, нөгөө талаасаа болохтой зэрэг Америкийн энд байр суурийн сөргөлдөөн гэж байна. Энэ худалдааны одоо сөргөлдөөн гэдэг баг дайнч гэж сүүлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээрж байна л да. Тэгэхээр Америк бол номхон далаа дамжсан худалдааны хэлцээр, зориуд худалдааны хэлцээр гэж байгуул. Тэгэхээр энээс урдж одоо тэгэхээр сая 19 онд хойшлаа. Гэхдээ энэ Аз номхон далаа дамжсан чөлөөт худалдааны хэлцээрийг одоо 11 орн дэмжсэн. Хэлцээрт гарын үсэг зураад тохиролцсон. Энэнийг 6 улсын парламент хүлээн зөвшөөрсөн. Сойрхон баталсан. За энэ 6 улсын парламент сойрхон батлна гэдэг нь юу гэсэн үг вэ? Зэрэг энэ хэлцээр 12 дугаар сарын 30-наас хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ гэсэн үг. За дараа нь үлдэж байгаа 5 болвол дотоодын хууль эрх зүйн актуудаа зохицуулах энэ хүрээнд байна. Гол голлон тоглох 6 том гэрн Канада, Өмнөд Солонгос, Япон, Шинзланд, Австрали эдгээр бол бүгдээрээ энэ 6 орн бол хүлээн зөвшөөрсөн. Тийм учраас сойрхон баталдсан учраас энэ хууль эрх зүйн зохицуулалт нь хийгдсэн гэсэн үг. Тийм учраас энэ 12 сарын 30-наас энэ хүчин төгөлдөр болно. Тэгэхээр их сонирхолтой. Энэ ямар сонирхол та ярьж байна гэхээр энэ ASEAN-ы гишүүн орнууд хуваагдаад ASEAN-ы гишүүн орнуудын бүс нутгийн хятадын санаачилсан чөлөөт худалдааны хэлцээрт ороод апектж ингээд ороод тэгээд аль нас нь одоо давхар ашиг хүртээд явах тийм өргөн боломжийг хараад энд бол уралдаж. Тэгтэл энд Оросыг бол апект Оросыг оруулдаг. Тэгэхээр Орос чинь одоо хятадын санаачилсан тэр цогц бүс нутгийн цогц эдийн засгийн түншлэлийн хэлцээрт орох гэж зүтгэдэг. Ер нь хэлэхэд бол энд маш их ASEAN-та ойртох гэсэн орлогууд их гүрнүүдийн сонирхол их байдаг. Голлон тоглогчид энд аль болох өрсөлдөөнтэй. Жишээ нь одоо юу гэж нөхөр Франц ASEAN-ы, Европын холбоо ASEAN-ы гэдэг ингээд дандаа хамтын бүр тэгж ярих юм бол Америк ASEAN-ы дараа нь Казахстан манай Азаас бол Казахстан ASEAN-ы хамтын ажиллагааг хөгжүүлэх гэсэн ийм хөвлөрүүд явагдаж байна л да. Ер нь энэ бүс нутгийн эдийн засгийн чөлөөт худалдааны ийм хамтын ажиллагаанд орохоор тухайн улсад ер нь ямар ашигтай байдгийг? Тухайн улс бол бараа бүтээгдэхүүнээ чөлөөтэй нийлүүлэх, тухайн улсын ер нь ямар ашигтай гэвэл худалдаа, гайл худалдааны татвар хөнгөлөгдөн, худалдаа чөлөөлөгдөн, нөгөөхөө энэ ASEAN-ы орнуудын хамгийн их амжилттай хэрэгж байгаа цаасгүй худалдаа гэж яриад байгаа. Энд дэлхийн худалдааны байгууллагаас ч одоо нэг хэмж хэдэн мянган тоннуудаа цаас яадаг. Тэгэхээр худалдааг хөнгөвчлөх бодлого юм. Дэлхийн худалдааны хөнгөвчлөх бодлогын хүрээнд энэ гишүүн орнуудын доторх гайл тарифын хөнгөлт бол ер нь татваргүй бараа бүтээгдэхүүн гэдэг их онцлогтой. Тий. За манайх жижиг улсууд
Тэгэхээр одоо бас тэр ASEAN-аас алслагдмал тэгээд тэр АПЕК-ийн 21 гишүүн орнуудаас бас алслагдмал шахуу. Гэхдээ орчин үеийн юунд хоёр талын харилцааг хөгжүүлээд яг тэрний гишүүн орн тэр хамтын чөлөө тулдааны хэлцээр гишүүн орноор орно гэхэд бол бас нэлээд яг төвөгтэй гэж би хувьдаа боддог. Ягаад гэвэл зэрэг сая та юу яалаа энтгэл жишээ авлаа. Тэгэхээр манайх чиг жижиг ус бол зах зээл нь тэр олон бараа бүтээгдэхүүнийг авах зах зээл байна уу? Тэгэхээр яг уу ер нь хоёр талын харилцаанд бид нэр анхаарал тавиад энэ хөгжүүлэх нь зүйтэй гэж боддгийг. Жишээ нь одоо бид Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлцээр одоо бид нь сая энэ Монгол өмнөд Солонгос эдийн засгийн түншлэлийн хэлцээрийн судалгаа хийгээд одоо боломжийн явандаа энэ ашиг өгөх боломжтой гэж. Тэгэхээр эн чинь бид нэр яагаад өгөхдөө зэрэг ASEAN биш АПЕК-ийн зөв энэ олон Аз номхон далайн бис нутагт асар олон одоо 200 гаруй энэ байгууллагууд байна. Улсын бис нутгийн чанартай төрийн ийм зүүн хойд Аз ууланд чинь бид нэр одоо олон жилээс энэ зүүн хойд Азтай хамтарч ажиллана. Одоо боломжууд нэгж чинь эн чинь ASEAN-ы нэг салбар бис нутаг гэж ойлгож болно. Нэг салбар бис нутаг. Дэд бис гэж хэлдэг юм да. Энд одоо бас л их гүрнүүд байдаг. Бас л их гүрнүүдийн тэмцэл ашиг сонирхол. Сая хойд Солонгосын байдал нэлээд одоо нааштай явж байна. Тэгтэл бас л акцийн өөрчлөлт гарах болоогүй байна. Ер нь сүүлийн үед энэ Сингапурт болж байгаа үйл явдал гэхээр хойд Солонгосоос хойш ер нь Сингапур бол хамгийн хариуцлагатай, хамгийн хөгжилтэй, хамгийн амар тайван гэдгээрээ энэ олон улсын уулзалт семинаруудыг олон улсын хэмжээний арга хэмжээнүүдийн хажуугаар нэлээд дэлхийн нийтийн анхаарлыг татж байна л да. Хөгжлөөрөө ч гэсэн одоо тэргүүлэх орно. Тийм учраас Сингапурыг дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрөөд энэ уулзалтууд давхцсан олон уулзалтууд дараа нь Сингапурт болж байгаа энэ ийм учиртай гэж би харж байна л да. Олон улс одоо их гүрнүүдийн удирдлагууд өндөр хөгжилтэй орнуудын удирдлагууд очиж тэнд бас хоёр талын, гурван талын өөрсдийн харилцааны чухал зүйлүүдэд шийдээд буцаж байна шүү дээ. Тийм ээ. Одоо сая тэгч чинь бүх орны одоо баг тэргүүнүүд голлон тоглогчид энэ дээрж уулзаад асуудлаа тохиролцоод явж байна. Тэгэхээр энэ бол тийм олон улсын чанартай уулзалтуудыг голлох одоо нөлөө үзүүлэх. Сая энэтэй холбогдуулаад хэлэхэд бас л Сингапурт бол дэлхийн эдийн засгийн шинэ чуулга гэж боллоо. Энэ бол үндсэндээ юунаас Давосын эдийн засгийн дэлхийн чуулганаас бүр давж гарлаа гэж ажиглагчид үзэж байна л да. Яагаад ингэж давж гардаг юм бэ? Ямар учиртай гэсэн чинь нөлөө өгөхий одоо дэлхийн нөлөө өгөх улс төрчид бизнесмэнүүд оролцсон ийм том хэмжээний одоо арга хэмжээг Bloomberg-ийн агентлагийн одоо үүсгэн байгуулагч санаачлагч нь Bloomberg-ийн санаачлаа 400 гаруй тийм төр дэлхийн томоохон нэртэй зүтгэлтэн бизнесмэнүүдийн санаачлагаар 400 гаруй. Энэ бол асуудлыг ерөөсөө богино хугацаанд тулгамдсан асуудал юу вэ? Энийг яаж шийдвэрлэх вэ гэдэг нь гаргалгааг нь гаргаад шийдвэрт богино хугацаанд шийдвэр төр. 20-30 жилийн хугацаанд дэлхийн ертөнц ямар байна? Бид энд яаж бэлтгэхгүй? Нөгөө л одоо мөргөлдөөн, тэгш ус байдал, тэгээд бис нутгийн дэлхийн уур амьсгал энэ өөрчлөлтөнд ямар одоо бид дасан зогцох уу? Яаж нааштай үйл хандлага чиг гэдгээ тодорхойлоод цаашдын одоо чиг баримж байгаа наан ийм асуудлуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй тогтож байгаагаараа их онцлогтой гэж үзэж байна л да. За сая бол бас Хятадын бүс нутаг дахь өргөжин тэлэлт ялангуяа өмнөд Хятадын тэнгист бүтээн байгуулж байгаа цэргийн дэд бүтцгээд энэтэй холбоотой улс орнууд бас аюулгүй байдлын асуудлыг энэ ASEAN-ы хүрээнд зүүн хойд Азийн энэ улс орнуудын дэд хэмжээний уулзалтын хүрээнд бас ярьлаа. Энд одоо гол санаа нь, гол чиглэл, гол шийдвэр нь юу байв? Энэ ASEAN-ы орнууд өмнөд Хятадын тэнгис дахь Хятадын одоо цэргийн тэлэн өргөсөлтөд маш их эмзэг ханддаг. Маш их эмзэг ханддаг. Сүүлийн үеийн чин хиймэл арлууд бий болгоно, тэнд цэрэг техникийн шин баазууд байгуулна. Гэт арлууд дээр нь бөөн яриа болж байна. Энэ л мөн л одоо яах вэ гэхтэй зэрэг энэ Хятадын энэ ASEAN-д явуулж байгаа бодлогыг өргөжүүлэн тэлэх нэгдүгээр. Хоёрдугаар дээр Америкийн олзшгүй төрөнгөл өрсөлдөөнд бид бэлэн байх гэдэг юм. Гэсэн мөртлөө явж бол энэ миний хувийн бодлоор бол Хятад
Америк хоёр бол хизээч одоо ийм их ноцтой асуудалд хүрэхгүй гэж боддог юм. Ягаад гэвэл зэрэг энэ хоёр голлон тоглогч бол хоёлаа энэ дэлхийн эдийн засагт чухал байр суурь эзэлдэг. Тийм учраас энэ хоёр эхлээд энэ Трамп нөгөө түрүүн худалдааны террор гэдэг шиг бусад улсуудад жишээ үзүүлэхэд тулд өгсөн тохиролцсон одоо тийм шахалт байж болзошгүй. Саяхан одоо Америкийн цэргийнхэн Хятад цэргийн коммунилийн хамтын ажиллагаа сургуульд хийгээл явж ил байна жишээ нь. Тэгэхээр энэ бол нөх их ноцтой асуудалд хүрэггүй ч гэсэн нөгөө л Зүүн Азид ерөөсөө л Аз намхан далайн бүс нутагт хэн нь гол тоглогч байх юм бэ гэдэг л асуудал юм. Гэдэг өрсөлдөөн л яваад байна. Ерөөсөө л өрсөлдөө. Тэрнээс биш хамгийн гол нь энэ өрсөлдөөнд бид ялна хэн ялах вэ? Би одоо гол одоо тоглогч нь байна. Голлон тоглогч нь би байна гэдэг тал. Тэгтэл Америк ч гэсэн бид одоо энэ дээр яахгүй. Тэгэл АПЕК цааш нь хөгжүүлнэ. Тэр 11 улс зүйлд нь Америк Трамп гарч ирээд 12 улс байсан АПЕК-ийн гишүү тэр нунхан далаа дамжсан чөлөөт худалдааны хэлэлцээрийн гишүү гарсан. Энэ бидэнд хэрэггүй гэсэн. Одоо эргэж харнаа бид нэр гэж байгаа. Шийдвэр эргэж харнаа гэж. Шийдвэр эргэж харнаа гэж байгаа. Ашигтай юм шиг харагдаж байна гэсэн. Ашигтай. За энэ АПЕК чинь одоо ASEAN-д одоо ямар орн орж байна? АПЕК ингэхээр чинь орнууд орох сонирхолтой. Тэгэхээр энэ бас л энэ хамгийн ашигтай ер нь дэлхийн нийтэд хамгийн том тооцогдох энэ чөлөөт худалдааны хэлэлцээр бол энэ ASEAN-ы одоо Китийн санаачилсан энэ бүс нутгийн эдийн засгийн цогц эдийн засгийн тэнцлийн хэлэлцээ. Энэ бол RCEP гэдэг юм дамгаална гэсэн байр суурьтай байна л да. Дээрэс нь Хятад улс бас Америкийн нэгдсэн улсын одоо энэ худалдаагаа хамгаалах, дотоод зах зээлээ хамгаалах бодлогыг сөрсөн асуудлыг энэ ASEAN дээр тавих шиг болсон. За тэр нь бол өөрийн бүс ба зам гэдэг энэ том санаачилгыг ASEAN-ы чөлөөт худалдааны хэлэлцээр дэд бүтцийг дэмжих энэ бодлоготой нь уялдуулаад цаашаа хамтдаа харилцан ашигтай одоо энэ бүс нутгийн эдийн засгийн худалдааны бодлогоо явуулъя гэдэг санааг сая тавьж байна л шүү дээ. Энэ одоо эндсэндээ ер нь анхандаа энэ бүс нэг зам санаачлаг гэж явж гисэн. Нэг бүс нэг замын төсөл гэж явж гисэн. Ингээд дэлхийн нийтээр том гүрнүүд их гүрнүүд яасан гэхдээ зэрэг яахаараа хитэд нэг зам нэг бүс болчихдээ дэлхийг та нар нэг зам гэдэг. Тэгэхээр энэ одоо бас нэрээ одоо эн чинь дэлхийн нийтэд ийм ноёрхсон байр суурь болно. Бидний энэ нэг гэдэг санааг нь авчих шиг болно даа. Тэгээ санаачлаг болгоод төсөл биш санаачлаг болгоод тэгээд энэ асуудал чинь нэлээд юу яагаад өөрчлөөд тэгээд нэг биш зам санаачлаг болгож өөрчилсөн. Ер нь тэгээд ингээд бодоход Монголтойгоо болоод ярихад яах вэ гэхдээ зэрэг энэ яг тийм ашигтай одоо яг юу энэ бол илүү төлхөө ашигтай гэсэн юу бас хараахан гарч ирээгүй байна. Бас л нөгөө хэлэлцээр асуудалгаа тооцоо хамгийн 3 асуудлыг энэ тэргүүнд тэргүүлэх 3 чиглэлийг авч хэлсэн шүү дээ. Төмөр зам, төмөр замаа шинж, от замаа тэгээд энэ цахилгааны эрчим хүчний хоёр орсон. Энэ 3 асуудал одоо хүртэл шийдлээ олоогүй л байна. Тэгтэл Азийн супер сүлжээ гэдэг том зүүн хойд Азийг хамарсан ийм том сүлжээний асуудал яригдчихлээ. Энэ чинь алсын ирээдүйд 30 жилийн дараа хэрэгжих юм уу? Ийм тэгэхээр чинь хуулийн эрх зүйн зохицуулалт, эрчим хүчний хаартыг асар олон хуулийн эрх зүйн зохицуулалт яаж дандаа аюулгүй байдал. Улсуудад энэ зүүн хойд Азийн 6 улсуудын аюулгүй байдал. Орон нэгэн тасалчвал яг Украинд улсын шиг цахилгааны таслаа юугийн тасалчвал нөгөө хаачвал нөгөө хин хоолой гэдэг шиг тэрний нэгээд аливаа улс орнууд аль болох улс орнуудаар дамжиж 2 дахь 3 дахь улс орноор дамжуулахгүй шууд 2 улс хоорондоо харилцааг эрхэмлдэг. Дэд үтсийг хөгжүүлэхэд энд хэлэлцсэн асуудлууд хөгжиж байгаа орнуудад хөнгөлөлтөө зээл олгоё. Тэгэхгүй бол энэ юу чинь төсөл хамтарч оролцохгүй бол энэ төсөл хэрэгжүүлэхэд дэд үтсийг хөгжүүлэхэд хөндөөлөлттэй байна. Тийм учраас дэд үтсийн хөгжил бол бас их хөрөнгө оруулалт шаардна. Хөгжиж байгаа орнууд энд хөрөнгө оруулах боломж байхгүй. Тийм учраас энэ улсууд хамтарсан хөрөнгө оруулалт. Энэ дээр бол юу орж байгаа шиг Япон, Өмнөд Солонгос, Хятад, энэ Орос энэ холбооноос орцсон байсан санагдаж байна. Энэ хамтраад ерөөсөө хөнгөлөлтөө зээл болгоно. Тэгээд энэ хөгжлийг жаахан дэд бүтцийг хөгжүүлэх. Юуны төрөнд хамгийн гол нь
хөгжлийн бодлогод бол дэд үтсийн асуудал хамгийн чухал байр суурь эзэлдэг л дээ. За өнөөдөр тэгвэл Папуа Шинэ Гинед АПЕК-ийн одоо гишүүн эдийн засгуудын дэд хэмжээний уулзалт эхэлж байгаа шиг байна тий. Энд одоо голлох хэлэлцэх асуудал нь юу? Нөгөө л Америк хятадын худалдааны маргаан уу, газар нутгийн маргаантай холбоотой аюулгүй байдлын асуудал байна уу? За өнөөдөр тэр АПЕК-ийн гишүүн 21 эдийн засгуудын дээд хэмжээний тэрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт болж албан бус уулзалт гэж нэрлэдэг л дээ энэ. Албан бус уулзалт өнөөдөр эхэлж байна. Маргааш үргэлжилнэ. Энэ хамгийн чухал асуудал. За энэ АПЕК-ийн энэ дээд хэмжээний уулзалтын эхэнд бол одоо худалдааны сайд нарын, гадаадын явдлын сайд нарын, сангийн сайд нарын гэдэг ингээд олон шат дамжлагууд хуралдаж ямар асуудал хэлдэг, ямар төвшөнд байна гэдгийг хэлцсэний дараа энэ дээд хэмжээний чуулга энэ Аз номхон далайн бүс нутгууд мөн л одоо энэ РСЕП сая хэдийн санаачилсан ASEAN оролцсон ASEAN-ы түнш орнууд ижвэрэн түншлэгээд багш байна тийм ээ. Ижвэрэн түншлийн цог түншил. Гэхдээ хамгийн гол нь энэ худалдааны дайны асуудал энэ төхөрнж мөн нэгээр өмнөд хэдийн тэнгист болж байгаа хэдийн нөлөө тусгал энд яах вэ? Гишүүн орнууд энэ 21 Аз номхон далайн гишүүн орнууд энд бүс нутгийн гишүүн орнууд яаж энд яах вэ? Хариу барих вэ гэдэг асуудал нэлээд энэ хэлэлцээрийн гол одоо асуудал болж тавигдах болов гэж би бодож байна. Ярилцж байгаа болов. Тий. За АПЕК-ийн энэ уулзалтанд Орос, Америк хоёр төрийн тэргүүний биш засгийн газрын тэргүүний төвшөнд Америкийн хувьд бол дэд ерөнхийлөгч очиж байна. Оросын хувьд бол засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев очиж байна. Энэ жил яагаад энэ хоёр төрийн тэргүүн очисонгүй вэ гэдэг дээр судлаачид бас их анхаарч байна л да. Энэ их учиртай энэ одоо ингээд утахгүй энэ их хорийн уулзалт болно. Их хорийн уулзалтын дээр тэргүү одоо тэргүүнүүд төрийн тэргүүнүүд оролцсон. Энэ уулзалт дээр Хятад Америкийн төрийн тэргүүнүүд уулзах яаж байна? Нэг дээр. Хоёрт одоо энэ Орос уул АПЕК-т 21 орны гишүүн боловч тэр ижвэрэн түншлийн хэлэлцээрт Оросыг Хятадыг оруулдаг. Орос Хятад ордог. Өөрснийг ор гэж ураачгүй. Тэгэхээр нь тэд нар ч гэсэн одоо энд заавалчгүй одоо бид нэр тэгтээ улс төрийн бусад ач холбогдолтой үед 21 гишүүн орнуудтай хамтын ажиллагаа яахад Орос, Америк аль нь ч ач холбогдлогч ирж байна. Та ер нь энэ ASEAN за зүүн Азийн одоо энэ бүс нутгийн хамтын ажиллагаа за мөн АПЕК гээд энэ бүс нутгийн том интеграцуудад Монгол улсын одоо гишүүнчилж орох гэдэг юм уу, нэгдээ орох гэдэг юм уу, хамтарч ажиллах гэдэг юм уу тийм ээ. Энэ асуудал дээр ер нь ямар байр суурьтай байдаг вэ? Ер нь одоо Монгол улс бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэж чадаагүй ганц орны нэг нь Монгол улс шүү дээ хүн. Тэгэхээр бидэнд бол би түрүүн хэлсэн эрх зүйн орчин, өрсөлдөх чадвар, буйнаар үйлдвэрлэх бараа бүтээгдэхүүн, стандарт нийцүүлэх, тэгээд эрэлт нийлүүлэлтийн тэр гинжин сүлжээнд ямар бараа бүтээгдэхүүнээр бид оролцож болох вэ гэдэг асуудал. Тэгэхээр тэнд тэр бүсэд нэгдэхин тулд ямар бараа бүтээгдэхүүн тэнд эрэлт нийлүүлэлт нь хаа байна. Бид ямар илүү давуу талаа ашиглаад энийг нийлүүлж болох уу гэдэг асуудал бас их чухалчлах хэрэгтэй. Тэгэхээр дотооддоо энийг яах хэрэгтэй. За миний бодлоор бол одоо зүүн хойд Азид бид нэр ер нь хязгаанаас баримт бичгтэй зил баримтлага, гадаад бодлогын зил баримтлаг үндэсний бүх баримт бичгүүдтэй энэ зүүн хойд Аз гэж явдаг. Энэ сүүлийн үе жаахан агц гарах одоо нааштай хандлагууд гарч байна. Одоо Азийн супер сүлжээ Монголоос аван энтер гэдэг дээр гишүүн орнууд ярьж байна. Энэ чинь нэг ахиц явандаа зүүн хойд Аз руу чиглүүл бас их боломжийн болов гэж харж байгаа. Тэгээ зүүн хойд Азид ортог 3 улстай бид нар харилцаа 2 улстай эдийн засгийн түншлийг хэлцээр ярьж байна. Хятадтайгаа бид нар стратегийн ижвэрэн түншлийн хэлцээртэй Оростойгоо яата. Тэгэхээр Америкч нь одоо дэмжих юутай. Тэгэхээр одоо энэ орнуудын харилцаа юунаас хамаарч байна вэ гэхтэй зэрэг л том их гүрнүүдийн тоглогчид одоо Япон Хятадтай харилцаагаа сайжруулах гэхтэй зэрэг тэгээд тэр Хятадтайгаа яв гэдэг юм уу. Бас нэг юм. Бас нэг талдаа хүнээр бол нэг тунсан маягтай харилцаа. Хүнээр бол өрөөсөл одоо муудсан сайдсан гэдэг шиг. Тэгэхээр одоо Орос хөтөл одоо яагаад алс орнуудын чуулга уулзалт энэ чинь бүр Аз номхон доллар үжиглсэн асар хүчтэй бодлого. Тэгэхээр чинь
одоо ингийн хэлцээрээ сэргээе гэж байна. Японтой ингийн хэлцээрээ сэргээе. Одоо бүх талаар хамтан ажиллагаа хөгжүүлье. Тэгэхээр энэ тал дээр бол нэлээд нааштай их зөвшөлт гарах болов гэсэн gorил байна. Тэгэхээр эндээс нэг ийм зүйл харагдчихна л да. Одоо энэ бүс нутгийнхаа энэ эдийн засгийн том интеграцууд орё гэхээр манай хувьд бол хөгжлөө сайн ахиулах ёстой байна нэгдүгээрт, хоёрдугаарт тэр одоо интеграцуудын стандарт шаардлагад нийцсэн бараа бүтээгдэхүүнтэй байж өрсөлдөх чадвартай байж одоо тэр интеграцад нэгдэн орох, хамтарч ажиллах тэр нөхцөл бүрдэх нэ гэж ойлгож байна тийм ээ. Яг зөв. Ингэхгүй бол одоо шууд сэтгэлийн хойрлоор ямар л арга хэмжээ, ямар л уулзалтууд байна, тэнд бүгдлэг шинжилэлээр ороод тэгэл хуралд нь ороод яваад байдаг. Хуралд нь оролцсон. Тэгээд энэ Аз номхон далаад бас нэг энэ АПЕК-ийн хэмжээнд энэ АПЕК-ийг үүсгэн байгуулсан ПЕК гэж байгаа. Энэ номхон далайн эдийн засгийн хамт ажиллал манайх энийг гишүүн орно. Энэ бол дандаа төрийнх биш, хувийн хөвшил их дээд сургуулиудын эрдэмтэн судлаачид засгийн газрын түвшинд, гурвалсан түвшинд хамтарч ажилладаг. Энийгээ яваад байвал ПЕК, Монгол ПЕК, Монгол Япон, ПЕК гэдэг ингээд Канада гэдэг ингээд уул уурхан Австралийн тэр Австрал ПЕК гэдэг ингээд байдаг. Эднэртэй хамтын ажиллагаа хөгжүүлвэл энэ рүү явах хамтын ажиллагааны эхлэл тавигдана. Аз номхон далаа чиглэсэн гэж би боддгийн да. Ер нь зүүн хойд Азад энэ Аз номхон далайн бүс нутагт ер нь эдийн засгийн нөхцөл байдал өнөөдөр хаашаа чиглээд байна гэдэг дээр нэг дүгнэлт үг хэлээд хоёлаа ярилцлагад дуусгав. За баярлалаа. Ер нь энэ Аз номхон далаа бол дэлхийн эдийн засгийг хөдөлгөгч хүчний үүргийг одоо гүйтгэж байна. Одоо энэ Аз номхон далайн орнуудад хямрал 2008 оны хямрал дахиж нэрвэгдэхүүгүй гэдэг асуудалд судлаачид шинжээчид энэ Аз номхон далайн орнууд бол даваад гарна. Ямар ч байсан энэ хамтын ажиллагааны хүрээнд харилцсан одоо үйл ажиллагаа харилцан хамаарал мөрөгдсөн учраас энд бол нэг тийм донцолгоо бужигнаан гарахгүй гэсэн ийм дүгнэлт. Тэгэхээр Аз номхон далаа бол одоо Арцаагүй Азийн нэг орны хувьд бид нэр энэ чигтэл анхаарлаа хандуулж хоёр талын харилцаагаа улам нэмэгдүүлээд тэгэхээр бид нэр одоо алс дорнод руу чиглэсэн хамтын ажиллагаа цаашлаад Япон, Өмнөд Солонгос тэгээд хамтын ажиллагааны энд төвлөрүүлж яад энэ бараа бүтээгдэхүүний эрэлтээ тооцоод стандарттай шаардлаганд нийцсэн хамгийн гол нь энэ интеграцид нэгдэхэд анхаарах зүйл бол энд нэг юм байдгийн дотоодын нийт бүтээгдэхүүн хичнээн хөвтэй энэ чинь одоо манайх 10 гаруйхан 20-30 бусад гишүүн усууд чинь 20-30 тэрбум хэмжээний одоо ам доллартай өрсөлдөх чадвартай ингээд гагцгүй тэр худалдаа эдийн засгийн интеграцид олох бэлтгэлэл сайн базаах бол энэ бид нэг их одоо удаан хүлээхгүй эдийн засаг солонгорн тэгээд энэ уул уурхайн үйлдвэрлэл бас илүү одоо боломжтой ашигтай байх хуулиур бий гэж Монголынхаа хөгжилд би бат итгэж явдаг. Ирээдүйд одоо утахгүй гэгээлэг дундч түвшний амьдралтай хүмүүсийн одоо тоо нэмэгдэн байнга ингэж байхгүй. Энэ бол цаг зуурын цаг хугацааны асуудал гэж би бодож явдаг юм да. За баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой одоо дүгнэлт хийж анализ хийсэн ийм ярилцлага өрнүүлсэн танд маш их баярлалаа. Баярлалаа. Үзэгчдээ дэлхийд дахин тойм хөтөлбөрийн удаагийн дугаараараа Аз номхон далайн бүс нутаг АСЕАН за мөн зүүн хойд Азийн бүс нутагт болж байгаа эдийн засгийн интеграц чөлөөт худалдааг тойрсон одоо дээд хэмжээний уулзалтуудтай холбоотой сэдвийг одоо онцоллоо. Бид өнөөдрийн дугаартаа Шинжлэх ухааны академийн олон улсын харилцааны хүрээлэнгийн доктор профессор Баатартай ярилцлаа. Бидний хөтөлбөрийг сонгон үзсэн үзэгчид та бүхэндээ баярлалаа.